Усан дээр хөвөх хүн тайван дүлгөөн үзэгсэлэнтэй харагддагч түүний хөл усан дор зогсолтгүй хөдөлмөрлсөөр байдаг. Үүнийг хунгийн эффект гэж нэрийддэг. Бүсгүй та хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээсээр байна уу? Тууштай хичээсээр байна уу? Радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд шинэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд өнөөдөр бид хоёр дахь өдөр хунгийн эффектээрээ сонсогч тантай уулздаг. Энэ ямар хэсэг вэ гэвэл мэдээж амьдралдаа одоо олон зүйлийг амжуулж яваа бид бүсгүйчүүдэд оролцуулдаг байгаа. Тэгээд өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор залуу зохиолч Пүрүмаа хүрэлцэн ирсэн байна. Ингээд чинь энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд одоо олон зохиолууд одоо бичсэн байгаа. Тэндээс нь онцгойлоод одоо ярилцахаас гадна ер нь л амьдрал бол зохиол юм аа гэдэг зүйлийг би одоо юу гэдгийг тий өөрийнхөө хувь хүнийхээ хувьд яг Пүрүмаа зохиолчийн ном одоо зохиолоос нь бол одоо бүр нөгөө шар үсээ бостол гэдэг юм уу мэдэрсэн баггүй юу. Тэгээд 10 одоо зохиол бичсэн гэсэн ч гэсэн би бол хоёрын л уншсан. Гэхдээ тэр хоёр зохиолоос хоёулангаас нь яг тийм зүйлийг хоёулангаас нь мэдэрсэн. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ амьдрал бол зохиол юм аа. Магадгүй бид нар өнөөдөр нэг тийм үн цэнэгүй юм шиг тий магадгүй бид нэр өдөр хоног өнгөрөөх гээд байгаа юм шиг амьдрал үргэлжлээд идэг тийм олон одоо хүмүүсийн амьдрал байгаа. Тэгэхээр тэр зүйлийг ярихад одоо бэлэн болжээ. Тэгээд зочин маань эхлээд өөрийгөө жахан дэлгэрүүлээд танилцуулж өгөөч манай сонсогчдод. За намайг Пүрүмаа гэдэг одоо 37 настай тийм залуу уран бүтээлч байгаа. 18 одоо 10 дахь номоо бичиж байгаа. Тэгээд хийж бүтээх тусмаа юм урам зориг орж байгаа. Илүү хийхиндээ одоо гэсэн тийм чин хүсэлтэй. Ааха. Тэгээд яг гэрэлтэмд орох гээд хоёлаа ярилцж байхад бол нэг подкастад орж байгаа гэдтэй. Тэгээд тэр подкастыг би өчигдөр одоо өнөөдөр гээд ингээд гүцээгээ сонслоо л да. Тэгээд сонсож байхдаа миний асуух гэсэн олон асуултууд энд яваад байна штэ гэдэг бодлоод байгаадсэн. Тэгээд магадгүй уран бүтээлчнийхээ хувьд ч юм уу тий зарим зүйлийг бол энд заавал асуух шаардлагатай. Гэхдээ зарим зүйлийг бол би нэг арай өөр талаас нь ч гэдэг юм ингээд асуумаар байгаад байгаа. Тэгээд мэдээч асуух шаардлагатай асуултанд бол яалтчгүй яг яагаад анх хизэнээс би нэг зохиол бичиж гэдэг тэр сэтэл санаа тий орж ирсэн юм бэ. Тэгэд яг Амарчингийн подкастн дээр ярихтаа бол би өөрийгөө батлах гэж гэдэг зүйлийг бол надад онцгойлт санагдсан. Яг энэ талаас нь бас хуваалцаач. Эмэгтэй хүнийхээ хувьд тий зохиолыг бол 15 онд хамгийн анхны зохиолоо бичсэн гэж ярьж байгаа тийм ээ. Тийм ер нь өөрийгөө батлах гэж өөрийгөө одоо нөгөө би тэрэн дээр ярьсан шүү дээ. Надад нэг гинтийн маш хүнд осол аваар болоод тэгээд өөх гэж байсан. Тэгээд буцаас сэрсэн. Тэгээд сэрэгтэй бол тэгэл яа ингээл хүрсэн бол би яг хин юм бэ? Юу юм бэ? Би бусдад юу хийж өгч чадсан юм бэ? Өөртөө юу хийсэн юм бэ гэж гайхажсэн. Тэгээд бичиж ихэсэн. Тэгээд бас ийм намайг бичгэд нөлөөсөн уран бүтээлүүд гэж бас байна. Хараад хүн чинь нэрээ ингэж дотоод мэдрэмжээ илэрхийлж болд юм биш үү гэдгийг санаа аваад бичсэн. Гэхдээ ер нь бол энэ миний бичих зүйл миний бичиж чадж байгаа чадвар бол үнэхээр авьяас гэдгийг бас мэдэрсэн. Тэгээд за нөгөө нэг кови авьяас 99 хөдөлмөр гэдэг те. Тэгэл за би энийг хөгжүүлээ. Би илүү хичээ гэд бүр анх ноутбукн дээр миний гар ингээд үсгээ хайдаг гэсэн. Тийм байсан ч хамаагүй би энийг хийх л ёстой л гэж бодоол. Тэгээ одоо эргээд энэ уран бүтээлүүдээ хараад хамгийн гол нь ингээд яг миний хувьд ингээд жаргалтай сайхан босод бас уншигчдын хувьд бас өөр зүйлийг тэд нар түгээж чадж байгаа да нэг ямар нэгэн онцгой тийм мэдрэмжийг үргэлж авдаг. Тэгээ энэ бол яхааргүй хийх ёстой л миний одоо өмнөхтэй ч юм уу те эсвэл нэг энэ бурхны дуудлага авах гэж би бодог. Би итгэж болоод бас удааг байгаа итгэж уран бүтээлч. Тэгээд охноо 5 нас өрөнгөд шууд хамтдаа сүмд яваад ингээ итгэж болоо тий бас онцгой дуудлага авсан. Тэгэл ер нь онцгой бүх зүйлээр ингээ мэдэрж байгаа. Энэ авьяас гэдэг зүйлийг бурхан надад маш харамгүй өгсөн. Миний гараар олон зүйлийг одоо илэрхийлэх гэж хичээж байгаа. Тэгээ илэрхийлэх тийм даалгаар өгсөн ч юм уу гэдэг. Зүгээр нэг тийм онцгой байдлыг би үргэлж юм долгионд үргэлж явдаг гэх юм уу. Тэр нь гэхдээ өөрийгөө илүүд үзсэн бол биш. Би сайн хийх ёстой. Яагаад гэвэл гэдэг зүйл надад айгүй бодогддог. Одоо мэдээж одоо хүний амьдрал зохиолдож байгаа зовлон бэрхшээлч гэдэг юм уу те тэрийг зарим хүмүүс давж туулж чаддаг. Зарим хүмүүс болохоор давж
туулж чадахгүй гэд ундаг тийм ээ. Тэгэхээр одоо тэр осол гэдэг зүйлээс болоод ухаан орохдоо л ерөөсөө би тий яг ямар үнцэнтэй юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэдгийг хэдэн хүн бас ойлгодог бол доо. Хэдэн хүн бас яг ойлгохгүй тийм ээ. Тэр доошоо ундаг бол доо. Одоо би хинч биш болчлаа. Одоо би юу ч чадахгүй тий. Одоо би хинт хэрэгтэй юм бэ гэдэг тэр бодлоод одоо олон хүмүүст орж ирдэг бах. Харин Пүрүмагийн маань хувьд болохоор би цаашаа ямар үнцэнтэй яаж амьдрах юм бэ? Би юуг одоо тий хийх юм бэ гэдэг зүйл бол орж ирсэн байна шүү дээ. Тэрнээс болоод зохиол бичсэн байна. Тэгээд түрүүнд бас ярьсан зүйл би бол өгөгдөлтэй одоо сайн зохиолч гэж байна. Үнэхээр би бол хоёрхан номын унсан хэрнээл бүр яг тэгэж шар ус бастал гэж түрүүнд хэлсэн учраас маань тэр байгаа юм. Яг хоёр ном, нэг нь болохоор үр хөндөлтийн эсрэг номын унсан. Сүүлд болохоор Пүрүмагийн надад санал болгосон ном Нархан минийг та уншаад үзээрэй гэсэн. Тэгээд би бүр зорж жоод дэлгүүрээс аваад уншаад тэгтээ ингээд нэг өдрийн дотор уншиж дуусахтаа бол тэнд ингээд нэг юм кино үзэж байгаа юм шиг, кино үзэхдээ бүр стан дээр саалж чадахгүй кино үзэж байгаа юм шиг. Одоо тэр номыг л тавьчвал цаашаа юу болох вэ гэдэг зүйл бодогдоод баг хоолойч хийж чадахгүй тий өөр юм хийж чадахгүй би яг ингээд амралтын өдөр уншсан байхгүй. Тэгээд тэнд уйлаад тэнд ингээд яг тэнд гарч байгаа дөрүүдийн юу мэдэрч байгаа вэ гэдгийг бүр ингээд өөрөө мэдэрч байгаа юм шиг дүр болгоных нь. Гэтэл ингээд уран зохиолын номуудыг уншихад одоо юу гэдэг те хин нэг нь онцгойлж таваалж гарч ирээд тэр хүний амьдралын жаргал зовлон гардаг бол тэр номон дээр гарч байгаа бүх хүний туулж байгаа, мэдэрж байгаа, амсж байгаа, зовж байгаа, жаргаж байгаа, тий гуниглж байгаа бүх зүйлийг ингээд өөрийн биеэр мэдрээдсийг сонин. Тэгээд би яалтчгүй энэ хүнд бол үнэхээр тий зохиол бичих тэр авьяас гэдэг зүйл үнэхээр бурхнаас өгөгдөжээ гэж би бол харсан. Жүжигчд дүрдээ ордог штэ. Дүрдээ орно гээл нэг жүжигч маш олон дүрийг гаргаж чаддаг тий. Яг тэр шиг би нөгөө дүрээ гаргах гэж яг тэр дүрлөө ингээд ороод жоохон шаналлыг мэдэрдэг. Яг тэр би хэрвээ ингээд яг энэ хүүхдээ алдсан ээж байсан бол надад ямар байх вэ? За би энэ том ах байсан бол надад ямар байх вэ гэдэг. Тэгж нөгөө дүрээ мэдрэхийг хичээж дүрдээ хувирж ингээд бүр дүрдээ хувирддаг штэ заримдаа. Ихэнх ном дээр дандаа л тэгж тийм байдлаар хөндлөнгөөс одоо харж бичдэг. Тэгэд сайн болдог хаа гэж бодсон. Тэгээ тэнд бол одоо өөрөө дүрдээ орохоос гадна маш их одоо судалгаа, маш их одоо тэрний талаар таньж мэдэх, өөрөө таньж мэдсэн мэдлэг, мэдээлэл гэдэг зүйл байгаа штэ тий. Тэрнээс одоо юу гэдгийг те тэр одоо дүүгээ алдсан дүүгийнхаа утсыг аваагүй тэр хүү өсвөр насны хүү цааталт ямар буруутгалтай цааталт ямар зүйл туулж байгааг одоо юу гэдгийг хэрвээ би зохиолч байсан бол магадгүй анзаарахгүй өнгөрөх байсан бах гэж бодсон. Гэтэл тэнд ерөөсөө тэр зүйлийг гаргаад тэр хүүтэй уулзсан мөрдөн байцаагч залуугийн хувьд ч гэсэн энэ хүүг зүгээр л гаргаа явуулчвал энэ хүү амиа хорлох хэмжээний байна гэдгийг одоо бүр ингэж бүр нэг амар гаргацсан байгаа нь ерөөсөө би яаж хэрвээ би байсан бол би өөр дээрээ батсан байхгүй. Хэрвээ би байсан бол тэр хүүг дүүгээ анзаардгүй тэг их цантай өсвөр насндаа орцсон нэг тоглоом моглоом гэдэг зүйлд ингээл нэвчвт орцсон нэг юм хүл байна да гэж гаргах байсан бах та гэж төсөөлсөн шүү дээ. Тэгээд энэ зүйлийг одоо нэг зохиолыг бичгээд 10 жилийн хугацаанд 10 ном гаргаж байна гэд батхаар жилд нэг зохиол тий. Тэгэхээр энэ зохиолыг бичгээд жилд нэг зохиол бичгээд маш их судалгаа хийн, маш их уншин, маш их хүмүүстэй ярилцсан. Одоо яг тэр чиглийн хүмүүсийг олж ухаж, уулзаж тий магадгүй тийм зовлон туулсан хүмүүсийн амьдралыг сонсч иж гарч байгаа штэ. Энэ дундах түүхээсээ хуваалцаач. Тэгэл мэдрэх гэж л хичээн мэдрэн би өөрөө байсан бол яах вэ? Би энэ хүний оронд байсан бол яах вэ гэл. Надаа нэг тухайн зовлон туулж байгаа хүнтэй уулзаад зовлонг нь би яриулж чадахгүй штэ асууц зүрхэлэхгүй. Тэгэхээр зүгээр аяг кофе уугаал өдрөө нь хараад нэг жоохон ойр зүр юм ярихад энэ хүн цаанаа нэг иймэрхүү байгаа юм байна да гэд. Тэгээ нэг сэтгэл зүй тал руугаа илүү хүнийг ойлгодог болсон юм уу гэж л өөрөө нөгөө тэгж хүнийг ухаж ойлгох айгүй хичээдэг. Зүгээр нэг хүнтэй зүрээд өнгөрөхдөө л нэг юм энэ дөнгөж цавилсан юм бахта яац юм бол тэр нохон гэл би боддог. Эсвэл гадаа байнга сууж идэг нэг авгаач имэгтэй яагаад гадаа дандаа суугаад байгаа юм бол та гэд хүн тэгээд нэг хажууд нь суугаа та яасан даахгүй байна уу гэл тэгэхээр тэр имгэн ингээл ярьж штэ 9 давхарт даралт гисэдээ тийм манай хүргэн надад дурггүй гэл ингээл тэгээд ингээд хүн болгон ч өөртөө бид нар нэгнийхээ амьдралыг анзаарахыг хүсдэггүй байхгүй
хүний царай тэ гунигтай байна уу, гуниггүй байна уу, юу үз тулж байгаа нь бидэрт хамаагүй байдаг. Надад бол бүх зүйл хамаатай байдаг. Тэгжээж би дүрээ гаргаж ирдэг ч юм уу. Чадах туслах боломжтой нөхцөл байдалд бол тусалдаг. Тэрийгээ бас нэг зарлаад байж болохгүй. Тэр нэг юм хэл өрөвчих юм болоо гэхээр бас өрөвчих юм биш, хатуу юм дээр маш хатуу байдаг. Зүгээр энэ нөгөө нэг цаад онцгой чадвар л болчиход байгаа юм уу? Одоо хүнийг за энэ яг ингэж юм да, ийм байна да, сэтгэл зүйн ийм байна да, би ингээ асуучвал болохгүй юм байна да гэл тэгж боддог. Одоо тэгээд 10 дахь ном маань бас ийм яг сэтгэл зүйн гутрал тал руугаа оруулж өчөж байгаа. Гутралаасаа хэрхэн гарч байгаа хүмүүсийн тухай. Бид сэтгэл зүйн номнуудыг зөндөө уншсан чи дандаа ийм онол байгаад байсан. Тэгээд нөгөө тухайн онолыг би одоо уншаад надад бас хэцүү ч тэ. Тэгээд тэр гутралд орсон хүнээр ингэж даван туулуулж байгаа хамтдаа. Тэгээ энэ дээр сэтгэл зүйчтэйгээ яриад нөгөө нэг дүр би ороод үр хөндүүлээд удаагүй дүрд ороод тэгээ тэр дүрээ сэтгэл зүйн гутралаас нь гаргахын тулд би өөрөө сэтгэл дөнгөж сая үр хөндүүлсэн юм шиг мэдрэмжинд автчихагаад сэтгэл зүйчтэйгээ ярилцчихийж ингэж үчих юм биш тэ гэдгийг хүртэл дөнгөж сайхан гаргаж ирээл бөөн баяруултал тэрнтэй гаргалгаагаа гаргангуудаа тэгэхээр ийм дүрдэл их ордог гэх юм уу жүжигчин шиг. Тэгээд нөгөө хэвтэрт байхдаа ном их уншдаг байсан тухайгаа бас ярьжсэн тий. Тэгээд мэдээж нөгөө хүний хөгжлийн ном, уран зохиолын ном ч гэдэг юм уу, тэгэл дэлхийн алдар дутны ном гээл маш олон зүйлийг тэнд ярьсан л да. Тэгээд сонсож байхад тэгээд зүгээр ингээд таны номыг бол ингээд харахад бол одоо хүний хөгжлийн ном гэж ялгаж болно тий, онлын ном гэж ялгаж болно, уран зохиолын ном гэж ялгаж болно. Зүгээр уран зохиолын номоор амьдрал гэдэг зүйлийг тэн дотор нь одоо хосын харилцаа, гэр бүлийн боловсрал тий, тэгэл хүүхдүүдийн одоо хөгжил боловсрал, тэнд зүрх сэтгэлийн боловсрал ч гэдэг юм уу тий, тэнд тэгээд эргээд одоо нийгэмд хүртэл амьдрах тэр том боловсралыг гэд бүгдийг ингээ бацаад багтаагаад гэдэг юм уу тий, ингэсэн байгаа байхгүй юу. Ядчил одоо 8 настай хүүхдийг хин нэгэн заавал ирж авах ёстой гэдэг тэр ойлголт тий. Ядчил одоо өсвөр насны чинь хүүхэд анзаарахгүй байхад том болцоон гэд хайчаад тий байхад тэнд ямар их сэтгэлийн шарах зовлон тийгээд явж байгаа ч гэдэг юм уу. Олон зүйлсүүд ингээд бүгд багтж байна. Одоо юу гэдгийг зөвхөн л миний энэ ном хүний хөгжлөх шүү гэж зарлаад зарчих биш тий. Энэ ном энэ ч ихтэй амьдралын одоо сургууль юм байна гэж болохоор надад бол яг сүүлийн 21 онд бичсэн номноос одоо жишээлж бодож байна. Тэгэхээр 10 дахь ном маань одоо гарах гэж байна. Тэгэхээр 9 ном маань ямар асуудлуудыг хүндсэн бэ? Манго жимстэй цайвал үр хөндлөлтийн эсрэг тий. За миний өөрийнхөө л уншсан 2 номыг л ярихад за нархан минь бол хүүхдийн одоо хулгаан одоо эсрэг штэ. Гэмт үйлдэлийн эсрэг байгаад байгаа. Тэгэхээр бусад номууд нийгмийн ямар амьдралын зохиолуудыг харж, эмзэглэж, өвдөж тий энийг л хөрөхгүй бол, энийг л бичихгүй бол би ерөөсөө зохиолч биш болох гээд байна гэдэг мэдрэмж төрж битсэн бол ер ном болгоом нь ямар нэг сэдвийг хүндж байгаа. Тэр сэдв болгоныг эсвэл би өөрөө туулсан, эсвэл яг туулж байгаа хүнийг харсан. Тийм болохоор их ойр тусна. Тэгээд нөгөө хэрэггүй юм биччихгүй байх юмсан гэж боддог. Тэр миний номыг худалдаж авч байгаа үнц нь байна. Аваад уншиж байгаа цаг хугацаа байна. Хүний цаг мөнгийг дэмий зүйлд өрөхгүй тулд дэмий юм бичихгүй гэж боддог. Хоёрдугаар нөгөө уран бүтээлээр хүнийг аварна гэдэг тийм урайтай. Би бол тийм бодолтой. Уран бүтээлээр хүнийг яаж ч чиглүүлж болдог, яаж ч удирдах болдог гэдгийг харуулахыг. Тийм л юм нандинсан уншигчтай их хайрлсан, тэдрийг аврахыг хүссэн ээж нь юм шиг, эгч нь юм шиг тийм нүмер нөлөгтөө өгөөжтэй зохиолч байхыг боддог гэх юм уу. Тийм учраас одоо тэр санаанууд гарч байна. Тийм учраас санаад би бол дэмий юм бол бичихгүй. Надад зөндөө зохиолын санаанууд ингээл тэрийгээр бичээж, энүүгээр бичээж гэл хүмүүсээс ирэн тэгээд яг сонсож байгаа. За яг хинт хэрэгтэй. За тэр төрөл рүүгээ ингээд бичгээрээ цөөхөн хүн сонирхохоор байгаа байхгүй. Тэгээ би бас ийм өсвөр насандаа, бага насандаа гэд надад яг ийм чиглүүлэх хүн байхгүй байсан. Айгу хэцүү ингээд ихт байхгүй. Манай ээж аав нар чинь ямар чимээг байдаг үлээ те. Тэгээ ингээд тэрнээсээ болоод ингээд сэтгэл өвдөжсэн, шаналжсэн нэг юм гараас хөтлөөд ингээд чиглүүлээд өгдөг хүнтэй болоосаа гэж бодчихсон аахгүй. Тэгээ яг надтай адилхан айлын ганц хүүхдүүд зөндөө зовлонтой байна. Бид нар одоо ганцын зовлон гэвэл ганц ялангуяа охин хүүхдийн зовлон хэцүү. Тийм болохоор би тэднэртэй тийм нэг ихчин байхын тулд ч юм уу те ямар ч байсан нэг тийм
харахгүйгээсээ болоод бүдрэх байсан бол нөгөө уран зохиолын дүрд ороод уншингуудаа тэр зүйлийг давж туулцсан болохоор сэтгэл зүгээрээ бие махбодороо биш сэтгэл зүгээрээ даваад туулцсан болохоор өнөөрөө эн чинь тэгдэж штэ гэдэг тийм нэг юм ухаанд л сургахыг ч юм уу хүсэж байгаа. Тэгээ би сүүлд Мел Гибсний Христийн шаналлыг үзээд уран бүтээл чи ийм л байх хэрэгтэй юм шүү дээ. Бүр ингээд ясыг ингээд яарталтай тухайн дүрийг ингэж гаргаж ирж тэгэл би баг шууд нөгөө итэж болохгүй дөө баг эргэлзэж амьдэрч байсан бол тэр чигтээ ингээл болол би яг ийм л уран бүтээлч болох хэрэгтэй юм байна. Хүнийг нэг чигт нь оруулж өгдөг ч юм уу тийж утсан. Бурханд итгэсээ ингэж ярьж байгаа тий. Тэгээд мэдээч одоо нөгөө Монгол улсынхаа үндсэн хуулинд хүн шашин шүтгэхгүй гэдэг эрх нь байж идэг тий. Гэхдээ манай Монголын нийгэм нэг юм жоохон ялгаатай. Тий. Ягаад тэгэхээр илүү одоо эртний үеэсээ ингээд ирсэн тэгээ илүү одоо нөгөө нэг байцсан одоо ихтгэл бишрэл рүү хүмүүс илүү их. Тэгээд за нийгэмд одоо юу гэдгийг тий танил хүний хувьд тэгээ зохиол бүтээл бичдэг хүний хувьд өөрийгөө би бурханд итгэсэн. Тэгтээ би Христийн одоо шашинд итгэсэн гэдэг ч юм уу тий. Ингээд зарлаад тэгээд уран бүтээлээ хийгээд ингээд явхад ер нь бас ямар байсан бэ? Тэр нэг мэдрэмж хүмүүсийн нэг юм юу гэдэг тий нэг юм гадуурхал үл хашаах байдал тий буруушах байдал гэдэг ч юм уу тий. Тэгээ доопалах шоолох ч гэдэг юм уу тий. Шоолдог айгүй шоолд. Одоо ч тэл коммент юу би ч одоо нэм гараг болгоо эсний өдрөө очиж залбирч яана ингээл. Тэгтээ нөгөө надад төрсөн мэдрэмж юу байсан бэ гэхээр миний нөгөө бодол санааг агуу нэг чигт нь оруулж өгсөн бүх юм ойлгомжтой тайлгдаг олон зүйл миний өмнө тайлгдаж гарч ирсэн. Тэгээ нөгөө нэг зохиолч хүн ч өөрөө сэтгэл санаа маш амар тайван байж иж сайн уран бүтээлч чинь маш тогтворгүй гэр бүлтэй тогтворгүй сэтгэл санаатай бол миний надаас муу уран бүтээл гарах байхгүй. Тийм болохоор тэр болгоныг ингээд цэгцэлж өгсөн миний хувьд. Тэгээ хоёрдугаар би бол уран бүтээлч хүнийг сайн хүн байх ёстой гэж боддог. Бүр байх ёстой. Муу хүнээс муу юм гарна. Сайн хүнээс сайн уран бүтээл гарна. Намайг сайн хүн болгоход ингээд дотроос нь маш сайнаар төлөвшүүлж өгж байгаа бурхан. Тэгэд одоо бас энийг бүр дэлгэрэнгүй ярьж болохгүй. Гэхдээ яхаа би бурханы өмнө очсондоо ингээд ганцаардхаа болцсон. Миний нэг сахиусан нэгнэр гээд номон дээр ингээд бичдэг байхгүй. Манай уншигч л надад хэлж өгсөн. Та ямар амар ганцаардсан ингээл яасан бэ гэсэн чинь авсанд ганцаараа орохыг хүсэхгүй байна гэдэг энэ номон дээр бичсэн байна. Энд чинь ингээд ганцаардлын туйлыг дээд зэгт нь болгоод харуулсан биз дээ гэд. Тэгээ одоо л үрдээсээ ганцаардахгүй байгаа даа. Гоё тайван байна, амар тайван байна. Миний амьдрал маш сайн байна, амжилттай байна. Тэгээд номоо бичих бүх болцоог ингээд хангаж өгч сэтгэл санааны хувьд бол энэ л надад хангалттай байна. Баярлалаа. Тэгээд амраа маань өдрийн мэнд хүргье гэж орж ирсэн бол Пүрүсүрэн Патаж маань бас өдрийн мэндэ гэсэн байна. Таад маань бас яг номтой уран бүтээлтэй холбоотой асуултуудыг бичээд асуумаар байгаа. Магадгүй ном зохиолыг уншсан бол ном зохиолоос нь бас ямар одоо сэтгэл мэдрэмж тийм ээ тэр зүйлийг авсан магадгүй ямар зүйлийг ухаарч ойлгосон гэдэг юм уу тэр одоо комментуудыг асуултуудыг бас ирүүлээрэй гэж хүсэж байна. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэй хурж мэдээж 104.5 гэсэн долгионоор бас манайх ишгэлж байгаа. Тэгээд зохиол бүтээлийн хувьд гээд түрүүнд би бас доторх дөрүүдийг нэг хальт яриад өнгөрсөн тэр дөрүүд дээр одоо ээж аауд бол маш олон зүйлийг бас би мэдээсэй гэж одоо хүссэн. Би бас яг өсвөр насны хүүтэй. Тэгээ өсвөр насны тэр хүүгийн одоо дүр төрх хүүгийн үйлдэл хүүгийн байж байгаа зүйлийг харахтаа яг өөр дээрээ хүртэл бас ингэж тусгаж бодож байгаа байхгүй юу. Нэрээ би хүүгээ бас юу туулж юу мэдэрч байгааг нааталтаа л тэгээ би хүүгийнхаа төлөө олон зүйлийг одоо автаа одоо ихч нартай намт хийж чинь хангалттай яж хахад энэ хүүхдээ энийг ийм зан гаргалаач гэдэг юм уу заримдаа нэг тийм бодох зүйлс байдаг шүү дээ тий. Гэтэл нааталтаа л энэ зүйл харагдаж байгаа хэдий ч гэсэн магадгүй хүмүүс маань ямар зүйлийг бодож мөрөөдөж төсөөлж тий магадгүй ямар зүйлийг бас туулж байгаа болоо гэж ингэж өөрийнхөө ертөнцөөс нэг юм харахыг хичээж үзэж байгаа байхгүй одоо бас би ээжийн өндөрлгөөс л хараад ирсэн байна. Тэгээд яг хуу арай жоохон боддог зүйл нь юу вэ гэвэл миний хүү чи өсвөр насндаа яваа. За нэг ийм зүйлийг мэдэрч байгаа бах та ийм зүйлийг бас мэдээд авчаасаа гэж хүсдэг ч гэсэн ээжийн л өнцгөөс байсан юм байна гэдэг зүйл рүү буцаад бууж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүү маань юу мэдэрч байгаа бол хүү маань яаж байгаа бол гэдэг зүйл рүү буусан. Тэгэхээр ээж аав нарт тэгэл эргээл бид нар ингээл бодохоор яг түрүүнд хэлдэг шиг бидний үеийн ээж аав нар бол маш чимээгүй.
ажил гээл те хүүхдүүдээ ингээл тижээж байгаа л ингээл айгүй том үүрэг гэж боддог нэг тийм үе байсан учраас одооний ээж аваад өөр байгаасаа гэж хүсэж байна. Тэр зохиол дээр байгаа ээж аваас дахиад өөр байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр ээж аваадад яг таны ном зохиолыг уншаад мэдрээсэ гэж байгаа тэр илэрхийлэмжүүдээ бас хуваалцаач. Жохоо мэдрэмжтэй байх. Тэгээ бидэрт бас айгүй олон дотоодын комплекс байна л та. Жишээ нь би охинтой болоод нөгөө багада Барби байдгүйсэн болохоор баахан Барби авч өгдөг. Ягаан хувц тухайн үед ч байхгүйсэн. Баахан ягаан хувц авч өгдөг гэл. Тэгээд яг ээж аавын үед би бол одоо хамаагүй зөвлөж дийлхэргүй байна. Би бүр ингээд сайн мэдээж өрөвхтэй хайрлан тэгээ хүмүүжил төлөвшөлт нь одоо охин том бол ямар болохыг мэдэхгүй байна. Гэхдээ би бурханд даатгацсан. Тэр хүмүүжил үнэхээр сайн хүмүүжил гэдгийг мэдж байгаа болохоор л би охиноо 5 нас өрөнгөт нь хөтөлж очиод тэнд одоо яг хүмүүжж байгаа. Тэр хүмүүжил сайн. Одоогор би бүр ингээд энэ тал дээр заав эцэг эхчүүдэд ийм зөвлөгөө өгөх хэмжээний бас биш байна л да. Зүгээр яг заримдаа ингээд уран бүтээл заавал миний уран бүтээлийг уншаалбгүй маш сайн уран бүтээл зохиолууд яагаад бид нар дэлхийн сонгодог 100 зохиол гэдэг яагаад Монголын унших ёстой сонгодог 100 зохиол гэж нэрлээд байдгийг бид нар уншгал хэрэгтэй. Ер нь бол одоо хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ сайн аав гэдэг тэр онлайн номнуудыг бид нар бол хангалттай уншиж байгаа. Гэхдээ тэр болгон биелүүлэх нь байхгүй. Харин дотооддоо өөрчлөгдөхийн тулд энэ уран зохиол гэдэг илүү их уншина. Уран зохиолч өөрөө ингээд маш өгөөжтэй бүтээлдэг. Жишээ нь би ном гацаад ингээд бичиж чадхаа болонгуудаа хаянгуудаа ингээд баахан уран зохиолын ном сайн муу сайхан муухай бүгдийг нь уншаад явчихна. Буцаал ирэхээр нөгөө нэг улаан балгаар багш тэмдэглэсэн байдаг шиг миний алдаа бүхэлдээ харагдана. Тэгжил би уран зохиолоос өөрийгөө олж авч ингээд төлөвшүүлдэг. Тэгэхээр эцэгчүүд бид нар бол нэг юм айхтар юм ингээл нэг хөмгөөгөө зуртал юм хичээх шаардлага байхгүй зүгээр уран зохиолын ном уншаад амраад ингээд явж итэл ингээд бүх юм болно. Бүр болохгүй бол одоо наачиг сүмд очт юм уу яа хүүхдтэй даатгаа за та нар л хүмүүжил чадна. Та нарын хүмүүжил бол зөв гэдэг ч юм. Энэ дээр одоо бас би хамаагүй ингээд сургамж зөвлөгөө өгөх насан ч биш байна. За тэгэхээр манайхан болохоор тэгвэл яг ном миний зүгээс зөвлөж байгаа хэлж байгаа уриалж байгаа зүйл зүгээр нэг номын те аваад уншаад үзээрэй. Тэндээс бол та яг магадгүй хувь хүнийхээ хувьд нөгөө дотроосоо өөрчлөгдөн гэж хэлж болохоор те хүн өөрөө дотроосоо өөрчлөгдснөөр л нэрээ өөрчлөгддөг гэдгийг гэрэлтэн бас дандаа ярьдаг. Тийм учраас л илүү тэр сэтгэл зүрхний асуудлуудыг бас хуваалцах гэдэг. Одоо юу гэдгийг өнгө үзэмж одоо хувц сунар гэхээс илүүтэй тэр чиглэл рүү бид нэр илүү явдаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо өсгөөчүүдээ ч гэсэн бас одоо уриалахад зөвхөн өсгөөчүүд гэхгүй аав хүн ч гэсэн үр хүүхдтэй ямар нөлөөтэй байлээ тий. Одоо яг энэ уран зохиол та өөрөө дотроосоо өөрчлөгдөж, та өөрөө үйлдэл хийж, та өөрөө бас тий магадгүй засарч, залрагдаж, тий та өөрөө магадгүй бас сайжирч ичл тэр амьдралд нэг тийм зүйл ирэх гээд байгаа учраас номуудыг бас уншиж үзээрэй л гэж одоо хэлмээр байна. Тэгээд дотроосоо өөрчлөгдөх гэдгийг яг тэр нөгөө ярилцлага дээр болохоор би одоо хэвтэр тахта бүр маш их ном уншсан, эмчнэр хүртэл надад ном авчирж өгдөг байсан. Тэгээд би дотроосоо өөрчлөгдөж эхэлсэн гэсэн. Тэ дотроосоо өөрчлөгдөж эхэлсэн гэдгээ ер нь яаж мэдтий? Яг тэрийг өөрчлөлт гэдгийг яаж мэдээд үйлдэл болгосон юм? Айгу анзаарахтай байж сурсан. Одоо уншиж байхдаа ингээд үг үсгэлтэй юм уу эсвэл энэ дүр өмнөх хуудсан дээр тэгсэн штэ. Тэрний тэдх хуудсан дээр тэгсэн. Тэгээд тэгж байгаа юм байна штэ гэд ингээд нэг уншин гэдэг чи өөрөө тарих оюун бодлыг яаж хөгжүүлдэг байлаа. Тэгээд тэр нь анзаарга болж эхэлсэн гэх юм уу. Тэгээд дараа нь тэрийг яг ингээ хүмүүс дээр энэ хүн түрүүн тэгж хэлсэн. Тийм харцтай байсан. Тэгсэн чи яагаад одоо яг ингэж хэлж байхдаа харц нь арай өөр байна гэд ингээ нэг анзаараад хүнийг сонжоод юмсыг амьдралыг бүх зүйлийг ингээ юм их мэдрэг хандаж эхэлдэг. Тэр нь гэхдээ тийм нэг эмзэглэл, ийм шархтаа эмзэглэл гэсэн үг биш. Аль болох хүнийг ойлгоч да, мэдэрч да. Миний хэрэг байна уу энэ хүнд гэдэг байдлаар. Тэгээд бас учиргүй л ингээл за жилийн сонгодог 100 зохиолоо унш гэл тэгээд өгдөг. Гэхдээ бас ингээ муу сайн бүх зохиолыг бид нар уншиж үзэх хэрэгтэй.
За одоо би бол ингээд айгүй их юм уншсан юм шиг нэ бас юу ч уншаагүй л байгаа байхгүй. Миний мэдэхгүй зөндөө зохиолч нар байдаг. Тэгээ би маш олон муу зохиол уншижсэн. Гэтэ би хизээш тэдрийг зарлж хэлдэггүй. Одоо дандаа сайн бүтээл энэ үнэхээр гоё бүтээл юм байна шүү гэдэг ингээд Facebook дээрээ тавьдаг ч юм уу те. Муу юмыг бол өрдөөсөө хэлэхгүй. Тэр чи ёс зүйн хувьд бас өөр асуудал байхгүй. Тэгээд яг үеийнхаа одоо нөгөө надаас үлгэр дуурайл авж байгаа залуу үе өсвөр үеийнхандаа хандаж хэлэхэд бол муу сайн бүх зохиолыг сардаа нэг л ном уншиж хангалттай. Тэгээд өнөөдөр миний ярьж байгаа миний санал болгож байгаа ном танд одоо таалагдахгүй байж мэднэ. Одоо хүмүүс айгу амар юм асуудаг л да. Чиний ширээний ном яг ямар вэ ингээл. Тэгэхээр тэр гэл хэлжүүл. Тэгэл тэр ном уншаад бүрмаш харин гэж байхгүй. Одоо чи миний ширээний ном 100 жилийн ганцаар л тэгээ өгүүлж гэл. Тэнгүүд тэр чинь бүр айгүй хэцүү зохиол. Тэнгүүдээ өсвөр насны хүүхэд 100 жилийн ганцаарлыг уншвал бүр амьдралдаа дахиж ном уншихааргүй болчихно. Яг үнэ. Гих жишээний. Тэгэхээр энэ нөгөө аз хурж Жожо юу лээ? Жожо Месси одоо тийм Мессиг л айгүй хөнгөн энгийн ингээд гоё. Яг амьдралд мэдрэмжтэй бидний оддын алдаа малдаа гэл ингээл бас интернет бас айгүй гоё номнууд гаргадаг штэ. Хөнгөн төрлийн номнууд ингээд гүгж байгаа юм шигтэй гоё хөнгөн уншиж хэлж байгаа дараа нь хүндрээд тэр том зохиолууд руу ороход бол болно. Яа хүүхдийг бид нар шууд бас би сүлд тэрийг айгүй болгосон. Шууд одоо сонгодгоор шахаж болохгүй. Тэр сонгодгууд ч өөрсдөө тэр сонгодгийг бичсэн зохиолч нар ч өөрсдөө бараг одоо Габриэл Гарсиа Маркес жишээ нь 17 наснда 100 жилийн ганцаарлыг бичнэ гэж төлөвлөнгүүтээ 30 жилийн турш сэтгүүлч мэргэжлэр ажиллаж агаад өөрийгөө бэлдэж агаад оюун ухааны хувьд ингээд дээд зэгтээ хүрж агаад бичсэн байхгүй. Тэгэхээр чи уншихад хэцүү болоо явчихж байгаа. Өөрийнх нь төвшний хувьд одоо би бас ингээд нэг 50 60 настайдаа бас нэг айхтар юм бичэн л ах. Тэрийндээ хэр барагтай хүн ойлгохгүй. Яг ингээд адилхан төвшний хүмүүс болохоор ингээд сайн бүлээлээ ингээд тийм болох юм билээ. Тэгэхээр бас зохиолч хүний юм залуу байхдаа бичсэн зохиолоод их гинэн их ойрхон тусдаг юм шиг байлаа. Бүр зарим зохиолчдын бүр анхны бичсэн зохиолууд бүр илүү тусдаг. Тэрийг давж гарч чаддгүй тохиолдол ч их байдаг юм шиг санагдсан. Бас гоё үнцэг байх шүү. Тэгэхээр яг тэр дотроосоо гэдэг нэрэл анзаарахтай. Анзаарах хамгийн чухал. Яг үнэ тэр анзаарах гэдэг зүйлийг бас гэрэлтнийхэн ба сайн тогтоогоод аваарай. Тэгээд Брюсөрөн падаж маань мундаг шүү гэд гоё урмаа өгсөн байна. Баярлалаа. Тэгээд таад маань бас асуултуудыг оруулаад ирээрээ гэж хүсэж байна. Тэгээд түрүүнд хэлсэн те тэнд одоо ном зохиоллоос би одоо муу байсан ч гэсэн муу гэж зарлдаггүй гэж. Гэхдээ ер нь хүнд ч гэсэн одоо хичнээн муу хүн байсан ч гэсэн нэг авах юмтай л байдаг шүү дээ. Тэгээд тэрэн шиг тэр зохиолт ч гэсэн хичнээн муу ч гэсэн надад өгснэг санаа байдаг л аахгүй. Тийм. Яг тэр талаас нь нэрээ хүлээж авч чадах юм бол бид нар өөрийгөө ч бараг тэгж те муутай сайнтай нь хүлээж авч чаднаа л гэж бас ярьдаг шүү дээ. Ингэж очиж болохгүй юм биш үү гэдгийг хардаг. Тий хардаг тий. Бас ингэж амьдрч болохгүй юм биш үү тийм үү тий. Тэгээд одоо та номын баяр болохоор ингээл хавар номын баяр болохоор талбай дуран зохиолж орчуулагч редакторууд ямар гоё юм. Энд чинь манай хүн амын тоонд бодоод үзвэл айгүй их тоо байхгүй юу? Тийм шүү дээ. Бахархмаар бүр тийм. Бахархмаар. Тэгэхээр одоо бас ингээл нэг зарим ах ихчнэр ингээл тий. Одооны зохиолч нар гэж юу байсан юм ингээл. Тэгэхэд тэд нар зүгээр Монт Кристо гүн ч юм уу морь унсан толгойгүй хүнийг амьдралдаа аль 30 жилийн өмнө уншичаад одоо бидрийг уншихыг хүсдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн тэрүүгээрээ ингээд блог амьдсан тийм байдаг. Олон зохиолч нар төрж байгаа, олон зохиолч нар болж байгаа. Одоо нэг ихний уран бүтээлээсээ эхлэл болж байгаа ч юм уу те гаргачаал дахиж бичиж чадахгүй болдог ч юм уу. Эсвэл яг ингээд үнэхээр уншигчид тэнийг биш болохоор бүх зүйлийг шүүгээд ингээд хар цагаанаараа ялгараал байгаа бүх зүйл. Тийм болохоор манай Монгол улс бол ер нь зохиолчдын энэ оюунлаг байдлаараа айгүй өндөр. Тэгээд одоо би сая ингээл өөр Монгол руу намаа гарах гал, Хятад руу намаа гарах гал бидний судалгаа хийн л дээ. Тэгээ би яг Монголын зах зээл тэд зарагцсан, эд зарагцсан ингээд тоогоо ингээд төхөр хүнийхэн тоод одоо Хятадтай ингээд бид нар хуурлыг л ярихад өндөр байна. Сайн байна. Яг үнэ. Тийм хамаарал тооцсон шүү дээ. Тэгэхээр бид нар бас айгүй уншдаг ард түмэндээ ордог.
бас ингээ уншдаггүй гэл ингээл хүмүүс загнаад идэг нэ. Яг энэ хүү амынхын тоо би л өөрийнхөө номныхон борлуулалтын тоогоор ингээд хараад үзэхээр тийм цаад одоо хиттийн том хэвлэлийн компани өөртөөхөө статистик тоо байгаа штэ тэрнтэйгээ тулгаж үзээд өндөр байна гэд өөр монголч ч гэсэн яг тийм байдлаар ингээд гадагшаа гарахын тулд ингээд зарим улстай Солонгос, Япон гэл адилхан судалгаанууд найзуудтай сууж байгаа хийдэг байхгүй. Тэгэхээр айгу өндөр гардаг. Зохиолч нарын хувьд бас өндөр гардаг. Залуу зохиолч нар ихтэй ч юм уу те. Ааха. Тийш штэ. Тэгэхэд нэрээ өвөр Монголд гарч байгаа ном болохоор маш гоё монголч гэрчсэн. Монголд байгаа нь болохоор крилэр. Би тэгээд тэрийг бас харчаад нөгөө монголчууд бидний өв соёл гэж маш их ярих дуртай штэ. Бахархах дуртай штэ. Тэгэл цээжэд илдээл Монгол өстой ийм тийм гээл тэгээд нөө Чингисээрээ бахархаал. Тэгсэн хэрнээ яг уг үнцээ ингээ харахаар нөгөө монголччгээ сураагүй ч юм уу тий ягаагүй ч юм уу. Тэгэхээр яагаад ижлэх юм бэ жолоогүй бол гэдэг зүйл надад зүгээр л төрсөн. Нэрээ монгол хичгэрээ бас Монголд гарвал залуучууд маань энийг хараад нэрээ монгол хичгтэй дурлаад ч гэдэг юм уу те илүү сайн сурах ч юм уу гэдэг нэг зүгээр нэг тийм санаа төрсөн. Тийм. Тэгж би бас өвөр Монголын том хэвлэлийн компанид хамтарч ажилладаг. Тэгээд утгагүй би өөрөө бас тэнд ийм тустай ийм жижиг компани байгуулсан байгаа. Тэнд тустай гаргаад ирэхээрээ нөгөө хэвлэлийн компани ирэх байдаг болохоор би наашаа авчирж чадахгүй байхгүй. Өөрөө тустай компанид болоод хэвлээд ажиллана. Ирэхээрээ зэрэг авчирна. Тэгээд би өвөр монголчуудаас бид нар бас сурах зүйл аягүй ихтэй. Би бас тэр хүмүүсийн өмнө тэр ард түмэн донд бас уншигч гэж нөгөө уншигчдын хүрээнд зохиолч гэж орж ирээд ингээ үнэхээр ингээд хүндлэхээр зүйлүүд гарч ирж байгаа хгүй. Бид нар өв уламжлаа мэдэхгүй байна. Босоо Монгол бичгийг өвөр Монгол бичиг гэж бид нар ярьж гин. Гítэлчин одоо бас энэ ч нэг үндэсний бахархал гэдэг зүйлийг би ер нь бол ортос хайсан байсан. Ямар хамаатай юм бэ? Англи хэл сурах нь чухал галбаалчлагдж байна. Бид нар энэ гэж бодож байсан чи одоо бүр илүү тийм үнсэрхэг байдлыг өөр монголчуудаас сурж байгаа. Тэгээ манай өөр монгол уншигчид бол маш гайхалтай, маш хүндлэг, маш өндөр ёс зүйтэй. Айгуу гайхалтай ард юм уу? Тэгэд яг бидэртэй адилхан монгол хэлээр яриад бидний тасархаа болоод тэнд байж байгаа. Бид нар манай зүг рүү сүгэ өргөдөг гэж та бодохгүй. Яг үнэ. Тийм хүмүүсээс суралцж байгаа. Тэгээд бүтээл болгоноо давхар бас тийшээгаа ингэж гарах гэж хичээж ажиллаж байгаа. Одоо хэдэн бүтээл нь гарсан байгаа вэ? 3 бүтээл гарсан. Одоо 5 сард дахиад 3-ыг гарах гэж ажиллаж байгаа. Ааха. Анхны бүтээл нь бас нэг тийм яриа нэг хальт яваад өнгөрсөн ш. Тэр юу вэ гэсэн чинь миний нэг бүтээл өвөр Монголд гарсан байсан мдээгүй байсан гэж. Тийм мдээгүй байсан. Тэр бас их сонирхолтой. Ямар болж ингээд уншихыг хүссэн хүмүүс л тэгэл би өөрөө холбогдож чадаагүй хаад уншихыг хүс. Тэгтээ тэр бүтээл бүр аюу ясаа зарагцсан. Хүрсэн. Тэгээ намайг өөр монголчууд ингэж ярина. Зайсан дамдирдаг, цуваа жиптэй явдаг, би хамгаалагч нартай явдаг. Бүр тэгж ярьж төсөөлдөг. Тэгтэл тэр хүмүүст хүрсэн л юм байна л та. Тийм байна тий. Тэгээд өвөр Монголд бол яг нөгөө номнуудаа гаргаад яг уу би номын нээлт одоо бол хийхгүй үлзий төгс зохиолчтой ингээд харьцуулаад ярьсан л да. Үлзий төгс зохиолчийн номыг бол унших дуртай. Тэгээд яг номын нээлт хийдэг болохоор гайхаад гэд ярьсан л да. Өвөр Монголд хийх үү? Өвөр Монголд уншигчтайгаа уулзаад ямар зүйлсүүдийг бас төлөвлөж байгаа вэ? Уулзах төлөвлөгөө байна уу? Тий. Би заримдаа нөгөө уншигчтай уулзалт гэдэг Хүүх хот руу газ явчаад ирж байгаа. Тэгээ нөгөө би эхний 2 номны нээлт хийсэн. Тэр чи айгу эго өндөртөө ном бичсэн заалаг байгаа штэ. Тэг ингээд хүмүүсийг цуглуулаад, хүмүүсээр магтуулаад энэ яг юу вэ гэж сүлдээ яг бодож эхэлсэн байхгүй. Энэ яндад хэрэгтэй юм уу? Тэгтээ дэргөө магтахгүй уншигчид өөртөө шийдэх ёстой байтал би энийг хүчээр өөрийгөө магтуулж байгаа үзэгдэл юм байна гэж бодоод. Тэг би үлзий төгс зохиолчд үнэхээр хайртай. Өчигдөрхийн нэг номын уншиж тусаал нэг юм чиг баримжаа авдаг зохиолч гэж байна шүү дээ тийм нэг зохиолч мөн байгаа юм. Тэгээд номны нээлт ер нь бол цааш нээхгүй хийхгүй зүгээр өвөр монголч арай өөр хүрээнд орж ирж байна л да. Тэнд нэг юм маркетинг чиглэл руугаа ч юм уу те хүмүүсийн анхаарлыг татах тэг анхаарлын төвд орохын тулд гэх юм уу албаар би ч өөрөө энэ зүйлд дургу байгаа ч гэсэн ингээд цаатлаасаа шахаж байгаа зүйл байхгүй. Монголд бол одоо 10 дахь номныхын нээлтийг хийхдээ ердөөсөө хийхгүй. Ер нь тийм нээлт хийх чинь миний хувьд яг ингээд бодоодсэн чинь энэ зүгээр л ийм хитрхи юм одоо өөрийгөө магтуулахыг хүссэн дон юм байна чи бодох шиг. Тэглээгээ босод зохиолчийн нээлт хийж байгаа үгүйсгэж болохгүй л дээ. Нэг хүний хор гарна гэж байдаг шүү дээ. Нэр төрийн хор, мөнгөний хор, эд шундлын хор гэл тэр хормон л гарц юм болов уу гэж бодсон.
Үлзий тогс зохиолчтой уулзаж үзсэн үү? Уулзаад яг энэ талаар нь бас асууж ивүү? Асуусан шүү дээ. Тэгсэн чинь уулзаагүй би тэр хүн чинь уулзагдахгүй. Ер нь олддоггүй шүү дээ. Олддоггүй шүү дээ. Би одоо бас үгүй бүр учиргүй дуурайх нь юу ч юм дээ. Гэтэ бас нэг юм сонирхол байгаа шүү дээ. Айгуу сонирхолтой хичхийнсэн гэл те. Тийм. Тэгээд одоо би сая Амаржингийн подкастэнд орсон. Одоо таних дорсон. Одоо би дахиад алга боллоо. Тэгтээ ингэж боллоо гэдэг. Өөрийнх нь тухай би ярмааргүй байгаа байхгүй юу? Би өнөөдөр нэг сонирн биш. Тэгтээ яг энэ нийгэмд хүмүүсийг хараад эмзэглэж байгаа айгүй олон асуудал байдаг. Энийг бас ингээд дуурайд ингээд хилээд авал. Жишээ нь манай урлагийнхан байна, хошин шогийнхан байна. Баян зуртаар гардаг хүмүүс байна. Тэгээ тэдний ярьж байгаа яг юу вэ? Бидэрт юу өгöd байгаа юм бэ? Бидний хүүхдүүд яагаад тийм юм сонсоод байгаа юм бэ? Яг үнэхээр ярихыг хүсвэл ингээд мэдлэгтэй, боловсралтай, арай өөр хүрээнд нэг удаагийн яриан дээр нэг шиг ном бариач болтгоотой би нэр сүлдийн номыг уншаад гэхэд л болж байгаа асуудал байхгүй юу? Тим хэмжээнд ярихгүй бол бид нар энэ маазрал дундаа ингээд үнэхээр живж байгаа. Тэгээд тэд нар яриад байгаа болохоор бидний нэг юм холцгүй тийм нэг тийм муухай онцгүй яриаг ингээл пэргээл инээлдэл яг юу ярьчаад инээлсэн ч би сонсохгүй штэ. Тэрийг ингээд сонсоор байгаа дасцсан тэнгүүд энэ эрдэмтэд профессор те жинхэнэ юм мэдлэгтэй хүмүүсийн яриа явахгүй байгаахгүй яад сонирхолгүй гэдэг үнцгээс тэр энэ дэр нэг жоохон зарим зүйл дээр зарим төрлийн уран бүтээлчдэг байнга зуртаар гардаг хүмүүсийг шүүмжлээд инфлюенсерүүдийг шүүмжлээд яриад аваалынхаа яриад ингээл ийм хандлагыг өөрчилчмөр санагддгийг. Гэтэ нөгөө бас нэг зүйл нь одоо өөртөө дайсан бэлдээд өгөх гэдэг ч юм уу те ингээл буцаа сөрөг зүйлүүд их гарна л да. Тэгтэл яг одоо үед ингээ бидний өсвөр насны хүүхдүүд байна, залуучууд байна, төлөвшөж байгаа үеийнхэн байна. Тэд нар өнөөдөр эдрийг сонсоод байгаад нь жоохон эмзэглэдэг те. Яг ном уран бүтээл ярьж байгаа хүмүүсээ сонсохгүй байна. Тэгэхээр ер нь бол тэр хүмүүс ингээ одоо болоод ичээд ч юм уу те өдөрөө ингэж байнга гарч маазархаа болоод эсвэл ингэж гоё эсвэл ном бүтээл уншдаг болж байгаад гарч ирдэг ч юм уу. Тэгээсэ гэж их боддیں۔ Ямар ч байсан ярьж байгаа зүйл ямар тач нэг үнцэнтэй байх тий. Одоо залуу үедээ нийгэмдээ нэг юм сайн зүйлийг өгчих байх нь чухал байгаад байгаа шүү дээ. Тэгэхгүй л бол зүгээр маазраал зүгээр олонний танил байх тэр эго байгаа л байлгүй гэж байна. А гэхдээ эсрэгээр нь харах юм бол та тэгээд дуугүй болох юм бол яг тань шиг ингээ хүмүүс дуугүй болох юм бол тий яг тэр үнэхээр эрдэмтэн одоо мундаг одоо хүмүүс яг өөр өөрсдийнхэн чиглэлээр ямаа ярихгүй байх юм бол нийгэм үнэхээр бас харамсалтай гунигтай шүү дээ. Тийм учраас л яг үнцэнтэй зүйлсүүдийг ярьдаг байгаасай, хуваалцдаг байгаасай, тий өгдөг байгаасай гэдэг чинь бас их чухал. Тий. Тэгээ одоо энийг би уран бүтээлээр л илэрхийлж гаргана. Уран бүтээлээр байлдан дагуулна гэдэг чинь. Одоо би ингээд кино руу орж байгаа. Би кино багтаа найруулга одоо арайч найруулахгүй найруулж сурна шүү дээ одоо. Гэхдээ надад найруулах арга барил байдаг, дүрслэлийн арга байдаг. Тэр болгоноо ингээд бас нөгөө ингээд заримдаа онлайн сургалтууд заримдаа очиж авч суудаг одоо Холливуудын кино зохиол бичих сургалт мургалтууд айгүй хавдаг байхгүй би. Явцын дунд өөрийгөө айгүй бэлтэж байгаа. Тэгээд уншдаг хүмүүстээ зориулаад өөрийгөө хангалттай илэрхийлсэн бол одоо уншдаг хүмүүстээ зориулж дэлгэцэн уран бүтээлээр гарч ирнэ гэдэг ийм төлөвлөгөөтэйгээр бас ажиллаж эхэлж байгаа. Зөв шүү. Үнэхээр зөв. Одоо зөвхөн номыг уншихаар яг нөгөө хамгийн шилдэг кино үзэж байгаа юм шиг гэдэг мэдрэмж надад төрсөн. Тэрэн шиг байгаа юм чинь кино бүтчихвэл мэдээч нөгөө номноосоо кино сайн байдгүй гэдэг ч гэсэн сайн хийж болно шүү дээ. Болох байхгүй те тэнд тэр хүний дүр төрслийг нөгөө би ингээд мэдэрдэм маш их төсөөлж чаддаг юм аа. Тэр зүйлийг ингэж гаргахыг хичээд юм аа гэд. Радиогийн онцлогч гэсэн тэр үүдэг. Бид нар радиогоор ярьж байгаа хүний чихэнд ярьж байгаа учраас 5 метр хүүд нь хурж ярих гэдэг зүйлийг бас яадаг шиг. Яг таны зохиолыг тэрэн шиг санагдсан байхгүй надаа. Бид нар тэр хүн юуг одоо хараад баярлаад байгаа. Юуг магадгүй мэдэрч үтсээ тэндээс гоё мэдрэмж аваад байгаа юм те. Юуг сонсоод тэр хүн жаргалтай болоод байгаа гэдэг ч юм уу те. Тэр зүйлийг ингээ гаргахыг хичээдэг учраас тэр номнуудаас тэр мэдрэмжүүдийг одоо мэдрэгтэй бол үнэхээр яг тийм дээд зэгтэй хамгийн сайн гэдэг тэр зүйлийг надад бол мэдрэгдсэн. Тэгээд амгалан даваагийн маань хувьд ингэж байна. Өдрийн мэндэ бурхныг алдаршуулсан цайхан эмэгтэй байна шүү. Бурхан мэрэгэн ухаанаараа бүх цаг үед нь удирдах хамт байх болтугай гэсэн байна. Гоё өрөөл илгээсэн байна. Баярлалаа. Тэгж бодсон л доо. Тэгэхээр анхны одоо кино зохиол маань одоо ингэж явж байгаа. Би өөрөө найруулахгүй ч гэсэн найруулахад суралцнаа гэж ер нь хэдэн оны хавцаа тий. Одоо хэдэн жилийн дараа ч гэдэм үү төлөвлөгдөж одоо гарахаар явж байна.
Одоо би эндээс гараад кино багийнхантайгаа уулзах гэж байна. Бид нар энэ жил гэхэд гаргана гэж бодож байгаа. Би өөрөө кино зохиолоо бас сайн нямбар болж бичнэ л дээ. Үр сад номны би чам таартай гэдэг. Тэрийг би өрдөөс нэг анзаардаг байсан чинь манай найруулагч нар арай энэ л гой зохиол ингээд. Тэгээ би бас үр садынхаа яг үр сад та дараа нь тэгээ тэрийг бас уншия. Тэр бүр яг дүрслэлийн арга нь ингээд дээцэгтэй. Би тэрэн дээр үнэрийг гаргах хэрэг гаргаад за энэ орчин бол ингээд болчлоо. Тэгэхээр одоо тийм үнэрт чинь гэхэр чи яах вэ гэд тэнгүүтээ тэр үнэрийг дүрсэлж үтсэн чи яг тэр хуудаснаас нь тэр үнэртдэг. За бүрсгаа нэрээ хорхоо өрөөд гэдэг шиг. Айгу алаагүй надад тэр яг тэр үнэртэй байна гэдэг. Тэр мэдрэмжийг оруулах гэж аяг хүчээсэн аахгүй гэсэн чи тэрийг аягүй сайн гаргасан шин. Үр сад. Тэг үр сад. За энэ надад зохиол маань бол кино болох нь. Гэхдээ кино болохоос өмнө хүмүүс ингэж идэв штэ киног нь үзчихэд номыг уншиж гэдэг юм уу тий. Би болохоор хэрвээ ингэж ном кино болцсон байх юм бол дандаа номыг төвлөж уншдаг. Надад тэр номон дээр байгаа зүйл бүгдийг би уншиж мэдэрчээд дараа нь киног нь үзэхээр нэг тийм бүх зүйл ингээд толгоонд одоо номыг уншсан учраас ингээд бүх зүйл би өөрийн төсөөллөөр ингээд ертөнцийг байгуулсан байгаа шүү дээ. Номын талаар тэг киног үзэхээр надад бас нэг өөр мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр хүмүүс бас ингээд хэлмээр байна л да номыг уншичаасаа тэгээд дараа нь киног нь үзээсэй. Тэг магадгүй кинонд зарим зүйлсүүд илүү өөр гарцсан байдаг тий. Эсвэл зарим зүйлсүүд бүр илүү хандлага гаргацсан байдаг тий. Бүр миний төсөөснөөс огт өөр гарцсан байдаг ч гэдэм үү тийм байгаад байгаа байхгүй. Тэгээ маань найруулагч нар хэрэлдэхгүй шүүл кино гэхээр хэрэлдэхгүй шүүл гэдэг. Хэрэлдэж тэгээ зохиолоо авч үзэх гэж их нацалдах юм шиг аа. Үгүй би ингэж бодсон байхгүй л гээл. Тэрийг сайн батлаад тэгтээ тэрийг зарим зүйл дээр одоо найруулагчийн талаас харж үзгэл хэрэгтэй л байна л та. Бас тийм баг тий санагдаж байгаа. Тий. Тэгтэл эн чин тэнд бол ялцчгүй бүтээлч хэрүүлэл болно шүү дээ. Тий бүтээлч ингэж байхгүй шүү дээ. Тэгээд нэвтрүүлэг манаас өндөрлөх болж гин тэгээд мэдээж би бол аав минь надад нөлөөлсөн гэдэг зүйлийг маш их ярьж байсан. Тэгээд давхар хажуугаар нь юу гэдэг би хийн гэсэн бол хийдэг хүн гэдэг тэр зүйлийг бол ингээд тунхаглаж байсан тий. Би хийн гэсэн бол хийдэг хүн. Би яг л энэ бодлогын ардталд гардаг хүн гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгээд яг энийг бас бүсгүүчүүдэд бас урайлж өгөөч. Эмэгтэйчүүд маань нэг талтаа амьдрал гэр бүл хань ижил хайр дурлал үр хүүхэд гэхээр өөрийгөө мартчихдаг тий. Дандаа өөрийгөө хоёр тавьдаг. Би бол тэгж хардаг. Тэгээд хоёр тавингуудаа өөрөө хинч биш болонгуудаа маш их зүдрээд тий нэг амьдралын ачааг би үүрчлээ, би тэгчлээ, би ингэчлээ гэд бас эргээд гомдолтой гоншгондаг штэ тий. Тэгхгүй тулд яг нэг өөртөө хайртай байх. Би хийнэ гэсэн бол эмэгтэй хүн байлаа гэд ямар нэг зүйлийг хийхээрээ одоо эмэгтэй хүн эсвэл ихнэр эсвэл ээж тий эсвэл хин нэг юм байха болчт юм уу? Энэ зүйл надад одоо аюу гой санагдсан байхгүй. Тийм. Тэгэд ер нь бол хүнд маш их өөрөө ч мэдгүй маш их хүчтэй хүн. Яг зөв одоо би яг энийг л хийж чадах юм байна гэдгийг мэдэрсэн цагт өөрөө ч төсөөлөмгүй их хүч гардаг. Хүн одоо ингээ надаас миний 10 номыг тавьчаад яаж юм их ном бичдэг гэр юу гэсэн ч үгүй ямархан штэ л гэлэнгэл дотроо гайхаад боддог байхгүй. Гэхдээ надаа ингээ би бас өөрөө ингээ заримдаа вау ийм их хүч гарсан бах та гэж боддог ч юм уу. Хаанаас нь яаж гарсан юм бэ гэмээр тий. Хүн өөрийнхөө хүч чадлыг мэдрэх хэрэгтэй. Зөв цэгтэр олон зүйлийг хийх тусам хүн ядардаг шиг санагдсан. Тийм болохоор юу хийж чаддгаа мэдрээ. Тэгээ одоо энэ Нобель авж байгаа хүмүүс дандаа л эрэгтэй зохиолч нар байдаг, эмэгтэй зохиолч нар ховор байдаг. Тэгэхээр яг эмэгтэй зохиолч нар бид нар ахуудаа уягдаад тэ хайр сэтгэл ахуудаа хитрхи их зүйлээ зориулждаг. Эрэгтэй хүмүүс тэгвэл бас тэр Нобель авсан эрэгтэйчүүд гэсэн адилхан гэр бүлтэй ирнэ Нобель авж байгаа. Тэгээ зарим эмэгтэй зохиолч нар бүр гэр бүлгүй байхыг, хүүхэдгүй байхыг зорж иж сонгодог тийм ээ. Сонгож иж яг уран бүтээлээ тууштай хийдэг. Миний хувьд бас ингээд өөр хувийн үзэл санаа зөндөө байдаг л да. Тэгтээ одоо ингээд би өөр зүйл ярих юм бол бараг наадхаа хаяад хийж чадах юм хийлтэй гэлээ одоо хүүхнүүдийг тэгж уриалч магадгүй. Тэгэхээр бас тэгж болохгүй гэхдээ өөрийгөө л мэдрэг би юу хийж чадах вэ? Миний хийж чадах юм юу вэ? Би энэ зүйлийг хийж чадах юм байна гэж бодсон бол яг тэрийгээ юу ч болсон юм. Гэхдээ энэ юу нь бол хүн нэг юм хийлээ гээл өдөр шөнөгүй өглөө оройгүй хийхдээ биш. Сахилга баттай байх хэрэгтэй. Өдөрт 8 цаг 8 цагийг тэ уцаа үзэхгүй юунд ч анхааргүй часгийд л өнгөрүүлэхэд хүнээс ямар их бүтээмж гардаг гэж бодож байна. Сахилга бат хүнийг хамгийн их хүмүүжүүлдэг. Бид нар би бол өөрийгөө сахилга батаар л би болгосон. Дадал зөвшөөр сахилга батаар. Намайг одоо тэ хяндаг цагдаа магдаа ч юм уу одоо дагсаа зэрэг байхгүй гэж гэхгүйгээр тэ. Тэгэхээр сахилга баттай байсаар агаад өөрөө эндээ дасангуудаа хийж байгаа зүйлээ хүнд зүйл байна, хэцүү зүйл байна гэж өөр бодхоо болцсон хийгээл босдог. Окей. Яг тийм бол. Бусад амарх үедээ бол сайн амардаг. Юу ч бодохгүйгээр ч юм уу те.
одоо 3-8-24 гэж тооцох юм бол 8хан цаг гэж штэ бүр тий. Хүмүүс магадгүй пөөх 8 цаг гэж бас бодохгүй. Гэтэл 8хан цаг, 8 цагт нь бид нар унтчин, сайхан амарчин. За тэгээ үлдсэн 8 цагт нь бас хийх олон зүйлсүүд байна. Тэгэхээр яг л ингэж гоё сахилга боттойгаар өөрийгөө бүтээх, өөрийгөө олох тий. Тэгээд өөрийгөө бүтээгээд өөрийгөө олоод нэг юм хувь одоо юу гэдгийг хувиа бодох биш. Бусдын төлөө хийж байгаа зүйлс олон байгаа шүү гэдгийг бол эндээс би харлаа. Тэгээ өөрийгөө олсон хүнд бол үнэхээр олон зүйлийг хийх боломж байд юм байна гэдэг бас өсгөөчүүд маань мэдлээ. Тэгээд маш их баярлалаа. Эфирийн цаг маань өндөрлөсөн байна. За баярлалаа. Тэр бас агуу сонирхолтой нэг юм сүлд нарахаар би бүр тэр эхний 5 жил 8 цаг хичээн. Тэр хоорондоо би идэж уух, өмсөх зүх бүх юмнаас татгалзчихсан. Тэгээ одоо яг тэр үгээр ингээ агуу цөөхөн хувцастай агуу бага иддэг ч юм уу тийм. Тэгэхээр тэр бас ахлах батад их нөлөөлд юм байлээ. За тэгээ өнөөдөр ингээд урьсанд баярлаа. Эцэг чи тэгээ ингээд хилчлээ гэдэггүй. Их айжсэн зүйлтэй. Тэгтээ ингээд баяртай байна. Маш их илүү хичээх болно. Маш сайн уран бүтээлүүдээр уран бүтээлөө та бүхэндээ хүргэхийг хичээнэ. Дараагийнх нь бас уран бүтээлүүдийг гэсэн одоо хүлээж гин тий. Цаг завыг ингээд харамсахгүй зүйлдэл өгөөчтэй байх талаатай ирнэ. Яг бол уншигчид надаас илүү ухаантай болохоор хичээх хэрэгтэй байдаг. Маш их баярлалаа. Тэгээ дараагийнх нь уран бүтээлүүдэд дараагийнх нь үнэхээр одоо тэр чухал гоё мэдрэмжийг бүр мэдрүүлж чадж байгаа нөө 5 м хөл гэж байдаг. Тэгэл 6 м хүч байгаа гэж байдаг те. Тэгэхээр тэр бүх мэдрэмжийг одоо мэдрүүлж чаддаг олон бүтээлүүд туйраасай гэж хүсэж байна. Тэгээд киногийн нас ядам хүлээж байна. Тэгэхээр өмнө нь номыг унших нэ. За тэгээд ажилд нь амьдралд нь бүх зүйлд нь амжилт хамгийн сайхан бүхнийг хүсэн ёрой. За баярлалаа. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр хөнгөн эффектээрээ өнөөдөр залуу зохиолч Бүрмаатай хамт амьдрал бол зохиол юмаа гэдэг сэдвээр ярьлаа. Тэгэд гэрэлтмийн маань онцгой эвент зарлагдсан байгаа. Өөрийгөө хайрлаарай гэсэн эвент 4 сарын 12-нд болно. Тэгэхээр сонсогчдод дэлгэрэнгүй мэдээллийг 88 66 104 5 87 79 гэсэн дугаарыг утсаар аваад 12-нд бас нэг онцгой өөрийгөө бүтээх, өөрийгөө хайрлах тэр гоё уулзалтыг бас орхилгүй ирээрэй гэж урьж байна. Эфирт баясаа найруулагч Месо ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Усан дээр хөвөх хүн тайван дүлгөөн үзэсгэлэнтэй харагддагч түүний хөл усан дор зогсолтгүй хөдөлмөрлсөөр байдаг. Үүнийг хунгийн эффект гэж нэрийддэг. Бүсгүй та хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээсээр байна уу?